Бид яг одоо студид хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Нарантаятай ярилцахад бэлэн болоод байна. Танд энэ өглөөний мэндийг хүргэе. За өглөөний мэнд. Тэгэхээр яг одоо сүүлийн үед бас гараад байгаа нэг мэдээллийг тодруулъя гэж бодож ярилцлагыг энэ. Тэр маань Хотуула гэж аппликейшн бас нийслэлийн зүгээс иргэдийг урамшуулах зорилготой гаргасан гэж бол тайлбарлаж байгаа. Гэхдээ бас нөгөө талдаа хүний эрхийн асуудалтай бас холбоотой байж болзошгүй гэсэн ийм мэдээлэл бас комиссоос игээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр яг ямар шалгалтын үйл ажиллагаа явуулж байгаа юм бол та бас энийг тодруулах. Тэгэхээр аливаа төрлийн байгууллага үйл ажиллагаа явуулахад тухайн байгууллага энэ асуудлыг хянж үзэх, авч хэлэлцэх бүрэн эрх байна уу гэдэг бол хамгийн чухал асуудал байдаг тийм ээ. Тэгэхээр Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс бол Монгол Улсын үндсэн хууль олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх хэрэгчлөөний хэрэгжилтэнд хяналт тавих, тогтолцоо хяндаг хяналтын байгууллага. Дээрээс нь Монгол улс 3 жилийн өмнө хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг баталсан. За энэ хуулийн дагуу бол Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссд тусгайлсан чиг уургуудыг бас шинээр одоо нэмж хүлээлгэсэн байна. Тэгэхээр энэ хүрээнд ер нь цахим технологийн 90 үе дижитал технологи гэдэг бол өгөгдөл мэдээллийг тасралтгүй цуглуулж, боловсруулж энэ үндсэн дээр ажилладаг ийм технологиудыг хэлж байгаа тийм. Тэгэхээр цахим технологи гүүгээр өнөөдрийн одоо хүндрэлтний амьдралыг төсөөлөхөд бол боломжгүй болсон ийм цаг үе. Тийм учраас хүний хувийн мэдээллийг хамгаалах асуудал бол нэгдүгээрт нь өнөөдрийн одоо цахим иргэний хүний эрхийн тулгымцсан асуудал гэж үздэг. Тэгэхээр Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар бол одоо 6 үндсэн чиг үүргийг хүлээлгэсэн байдаг. За мэдээ задлаад яривал 11 чиг үүрэг яригдана. 9 чиг үүрэг яригдана. Тэгэхээр энэ дотор бол хамгийн одоо хоёр асуудал бол энэ дээр хөндөгдөж байгаа. Нэгдүгээрт нь энэ хуулийн 23 дугаар зүйлд зааснаар хүний оролцоог өгөгдөл мэдээллийг боловсруулдаг технологиг ашиглахад энэ нь хүний эрх хэрэгчлөөнд одоо эрсдэл учруулахаар ямар нэгэн байдлаар нөлөөлөхөөр байвал хүний эрхийн үндэсний комиссд үнэлгээ хийгээд комиссд ирүүлээд комиссоос зөвлөмж авсны үндсэн дээр хэрэглэх юм эрх зүйн зохицуулттай. Өөрөөр хэлэх юм бол хэмэл оюунд суурилсан янз бүрийн технологиудыг одоо аж ахуй нэгж байгууллагууд төрөөс хэрэглэн дэвтрүүлж штэ тий. Тэгэхээр нуура аппликейшн байна. За юу гэдэг тий одоо HR-ийн хүний нөөцийн асуудлаар их хэрэглэгдэж байна. За тэгээд дээрэс нь одоо юу гэдэг ажилтнуудын алжаал ядаргааг хяндаг ийм системийг олуулж шилгэхэд манай тэргүүлэх компаниуд оруулж ирэх гэж. Зарим компаниуд бол мэдээж одоо бас хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг. Хүний эрхийн үндэсний комиссд үнэлгээгээ хийгээд энэ технологиг ашиглахад хүний эрхийн талаас ямар эрсдэл учирч болох вэ гэж ханддаг ийм одоо тохиолдлууд бол бас харьцангуй тогтмолж байна. Гэхдээ яг одоо бидний одоо ярьж байгаа аппликейшны тухайд бол энэ үнэлгээ хийгээд хүний эрхийн үндэсний комиссд бол нэгдүгээрт нь хандаагүй байгаа. Тийм. Нөгөө талаасаа бас энэ хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 9-р зүйлд хүний эмзэг мэдээллийг банга одоо цуглуулах тохиолдолд эрүүл мэнд санхүүгийн мэдээлэл гэх юм уу те энэ одоо мэдээллүүдийг боловсруулж байгаа технологид хүний эрхийн үндэсний комисс санаачлагаараа зөвлөмж өгч болох ийм одоо эрх зүйн зохицуулалттай. Тэгэхээр үнэлгээ одоо хийлгэж хүний эрхийн үндэсний комисс зөвлөмж гаргуулахаар ирээгүй учраас бол энэ асуудлыг хүний эрхийн үндэсний комисс гомдол мэдээллийг хүлээж авч шалгаж шийдвэрлэдэг бүрийн эрхийнхаа хүрээнд одоо хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ маань бас түр хугацаанд яг аппликейшнийг төтгөлзүүлсэн байгаа гэж ойлгох уу? Эсвэл ерөн зүгээр яг ажиллагааны үе явцд ингээд шалгана гэж үзэх үү? Тийм. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссд гомдол мэдээллийг шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор бол шууд аппликейшны үйл ажиллагааг зохицуулдаг ийм эрх одоо юу гэдэг төтгөлзүүлдэг ийм эрх зүйн зохицуулалт бол байхгүй. Тэгэхээр аппликейшн бол одоо гор хэрэглээнд явж байгаа. Гэхдээ энэ дээр бол нэгдүгээрт нь ямар эрх зүйн үндслэлээр тий ямар одоо хувийн мэдээллийг цуглуулах ямар одоо нөхцөл шаардлагуудыг бий болгож ямар баталгааг бүрдүүлж одоо энэ аппликейшн хэрэглээнд нэвтрүүлсэн бэ гэдэг энэ тэгээд мэдээж нөгөө алгоритмын байдал яаж технологийнхаа хувьд яаж ажилт юм бэ? За 3 дахь чиглэлд мэдээллийг яаж дамжуулдаг, ямар 3 дахь талууд энд оролцож байгаа юм, танин баталгаажуулалтын ямар системүүд ажиллаж байна уу гэдэг үндсэндээ 8 одоо чухал эрх зүйн болоод зохион байгуулалтын шинжтэй
одоо эрх бүхий албан тушаалтнуудаас гаргаж баталж хэрэгжүүлж байгаа энэ одоо зохицуулалт дээр технологийн нөхцөл дээр бол хүний эрхийн үндэсний комисс хяналт шалгалт явуулж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр ер нь сүүлийн үед бас Монгол улс дахь хүний эрхийн нөхцөл байдал маань ямар хэмжээнд байгаа гэж ер нь комиссаас үзэж байгаа юм байна. Ялангуяа тухайлбал бидний санаж байгаа 2024 онд жишээлбэл хэвлэл нийтлэг хэрэгжүүлээний тухайд ухарсан гэдэг юм уу те нэг юм тодорхой үзүүлэлтүүд маш их гарсан шүү дээ. Тэгэхээр тэрнээс хойш одоо нөхцөл байдал ингээ бараг 2 дахь жил рүү орж иж гэдэг юм. Энэ хооронд ер нь яг өнөөдрийн байдлаар энэ нөхцөл байдал маань хэр дээрсэн бол олон улсад ер нь одоогор бид ямар төвшөнд явж байгаа гэж үзэж байна. Тэгэхээр яг хүний эрхчлөөний нөхцөл байдал гэдэг нь хэдүүлээ янз янзын түвшинд ярьж болж байна. Нэг том зургаар нь ерөнхий дүр зураг ямар байна вэ гэж ярьж болж байна тийм. Эсвэл тодорхой эрхийн асуудлуудаар энэ эрхийн хүрээнд ямар өөрчлөлт гарваа гэж ярьж болж байна. Тэгэхээр одоо энэ асуултанд бол том зургаар нь хариулах нь зөв байх гэж бодож байна тийм. Тэгэхээр хэвлэлийн эрхчлөөний индекс буурлаа гэдэг. Энэ бол яг хил хязгаар гүйцэтгүүлчдэг гэж олон улсын байгууллагаас гаргадаг хэвлэлийн эрхчлөөний индексийн үндсэн дээр Монгол улсын үзүүлэлтүүд бол ахлаа, буурлаа гэдэг ийм одоо яриа диалог бол гардаг. Яг ер нь бол жилээс жилд ардчилсан эрхчлөөт орон зай бас одоо хумигдж байгаа, эрсдэл учирч байгаа гэдэг ийм дүгнэлтийг дэлхийн бас тодорхой хэмжээнд нэлээд одоо чанартай дата мэдээлэлээр суурилж тулхтай гаргадаг индексүүд бол тогтмол илэрхийлж байгаа. Гэхдээ Монгол улс бол ямар таачиг ардчилсан эрхчлөөт орон зайд багтж байгаа. Энэ орон зай бас жилээс жилд бас одоо дэлхийн хэмжээнд бол агшилт явагдаж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр иргэний улс төрийн эрхийн асуудлаар бол Монгол улс бол харьцангуй зөв дэлхийн улс орнуудын түвшинтэй харьцуулахад бол том зургаараа бид бол ардчилсан эрхчлөөт орон зай. Гэхдээ Монгол хүний амьдралд хамгийн тулгамдсан ямар асуудлууд байна вэ гэхээр мэдээж одоо улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор хөрөлцгөөц амжиргаатай байх, амжиргааны одоо наад захын нөхцөл байдлаа хангуулах, тэгээд орлогын одоо хуваарлалтын тэгш бус байдал. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол эдийн засаг, нийгэм соёлын эрхийн асуудал бол Монгол хүний амьдралд илүү тулгамдсан нэн даруй шийдвэрлэх ёстой асуудал байна гэд энэ дүгнэлтэн дээр үндэслэж хүний эрхийн үндэсний комисс ер нь ямар асуудлаар үйл ажиллагаагаа илүү чиглүүлэх юм бэ гэдэг энэ одоо стратегийн одоо бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг гэсэн. Ер нь яг сүүлийн үед бас хүний эрхийн үндэсний комиссаас ямар одоо зүйлүүдээр илүүтэй төвлөрч юм уу төлхөө анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал одоо хууль хүчний байгууллагууд дээр хүний эрхийн асуудлыг дордуулах гэдэг юм уу да тэрэнд хяналт шалгалт хийх гэдэг юм уу эдгээр ажлуудыг бас хийдэг шүү дээ тий. Тэгэхээр яг сүүлийн үед одоо жишээ нь сүүлд бол яг нийгэмд илүү гарсан асуудлаас маань цэргийн дэглэлттэй холбоотой асуудал жишээ нь гарч ирсэн ч гэдэг юм дотоодын цэргийн англи дээр гэдэг ингээд нэлээдгүй бас зүйлүүд үе гардаг шүү дээ тий. Тэгэхээр яг хүний эрхийн үндэсний комиссаас сүүлийн үед яг тухайлбал ямар ажил дээр илүү төлхөө анхаарч байгаа. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комисс одоогоор бол 6 гишүүний одоо бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Тэгэхээр 6 гишүүнтэй байна гэдэг нь юу юм бэ гэхээр ерөнхийдөө одоо хүний эрхийн үндсэн асуудлуудыг тодорхой гишүүн хариуцж байна гэсэн үг. Тэр асуудал дээр одоо онцгойлон үйл ажиллагаа явуулж байгаа гэж хэлхээсээ илүүтэйгээр ер нь хүний эрх хэрэгчлөөний бүхий л асуудлуудад хяналт тавьж ажиллах бас юм зохион байгуулалтыг хийсэн гэсэн үг. Хүний эрхийн үндэсний комисс өнөөдөр одоо энэ өдрүүдэд 25 жилийн одоо ойгоо тэмдэглэж байна. 25 нас хүрсэн байна. Тэгэхээр энэ хугацаанд хүний эрхийн үндэсний комиссийн байнгын хяналт тавьдаг тодорхой салбарууд байдаг. Энэ нь нөгөө одоо эрүүл шүүлт, хэрцгий хүнлэг бус харьцаа комисс анх байгуулагдсан цагаас эхэлж яг одоо хяналтаа тавьдаг тодорхой горимтой өөрийн гэсэн бас одоо юу гэдэг хяналтын арга хэрэгсэлтэй болсон байнгын бас энэ сувгууд одоо хөгжсөн ийм салбар гэсэн үг тийм. За энэ ажлууд бол явдгаараа мэдээж явж байгаа. Хүний эрх хэрэгчлөө хязгаарлагдсан хорих ангиуд, асрамжийн газрууд за тэгээд одоо өөр бусад одоо энэ хяналтын объектууд цэргийн ангид ихтгэлүүд байна тийм. Объектууд бол байнгын комиссийн хяналтанд бол байдаг. Түүнээс гадна яг энэ одоо хүний хувийн мэдээллийг хамгаалах гэдэг юм уу шинэ тутам гарч ирж байгаа хүний эрхийн асуудлууд байна. Уур амьсгалын өөрчлөлт эсвэл одоо хөдөө орон нутагт өрнөж байгаа энэ хөгжлийн төслүүд бүтээн байгуулалттай холбоотойгоор бас одоо малчтын амьдралд тухайн орон нутагт одоо олон үеэрийн сууршиж амьдарч байгаа хүмүүсийн амьдралд гарч байгаа бас гүн гүнзгий өөрчлөлтүүд байна. Тэгэхээр энэтэй холбоотой асуудлуудыг бас гаргаж ирэх нь их чухал. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комисс мэдээж нөгөө
тодорхой асуудлаар юунд анхаарч ийнэ гэхээс илүүтэйгээр хүний эрхчлөөний үндсэн хяналт бол байнга явагддаг. Тэр тусмаа яг одоогийн үүссэн нөхцөл байдалд төрд дуу хоолойгоо, бодлогод дуу хоолойгоо хүргэх чадахгүй байгаа эмзэг бүлэг хаана байна? Хүний эрхийн төр анхаарлаа хандуулах ёстой. Хүний эрхийн ямар шин асуудлууд байна гэдэг дээр илүү төвлөрч одоо юу гэдэг нь тэр нийгмийн индикатор байх энэ одоо юу гэдэг чиг үүрэгт бас онцгойлон анхаарч ажилдаг. Тэгэхээр харьцангуй тогтвортой байнга ярьдаг одоо гендерийн асуудал ч гэдэг юм уу, хүний эрхийн асуудлаар бол иргэний нийгмийн байгууллагууд, бусад төрийн байгууллагууд мэдлэг ойлголт харьцангуй сайн байдаг учраас тухайн асуудлыг анхаарах олон байгууллагатай байдаг гэсэн. Гэтэл бид нарын яриад байгаа яриагаа эхэлсэн хүний хувийн мэдээллийг хамгаалах асуудал бол өнөөдөр хувийн мэдээлэл бол хүний эрх юм аа. Хувийн мэдээллийг цуглуулж боловсруулж байгаа үйл ажиллагаа бол хүний эрхийг зөрчиж болзошгүй үйл ажиллагаа гэдгийг ойлгох, энэ ойлголт мэдлэг хангалтгүй байгаа тохиолдолд хүний эрхийн үндэсний комиссийн үүрэг юу вэ гэхээр энэ бол хүний эрхийн асуудал юм шүү гэдэг мэдлэг ойлголтыг түгээх, энэ асуудалд анхаарал тавьдаг тэр олон иргэдийг эсвэл иргэний нийгмийн байгууллагуудыг эсвэл одоо юу гэдгийг тэр технологиг хөгжүүлж байгаа хувийн хвшлийн компаниуд энэ үйл ажиллагаанд хамтарч оролцож байгаа төрийн байгууллагууд энэ асуудлыг мэддэг, энэ одоо хүний эрхийн зөрчлийг гаргахгүй байх due diligence гэж хэлдэг тийм өөрөө одоо өөрийнхөө хүрээнд гаргахгүй байх энэ мэдлэг ойлголтыг түгээх нь бас аягүй чухал байдаг. Тэгэхээр бид тэрийн ярилцлага бас төгсөж байгаа учраас төгсгөлд нэг асуултыг асуух гэсэн. Энэ болохоор 2025 оны байдлаар иргэдийн зүгээс хамгийн их хүний эрхийн комисс дээр чинь гомдол тухайлбал одоо яг ямар гомдол дээр илүү дэлгүүр суурилж байгаа юм бол за нөгөө талаар ер нь яг улсын хурлаас бас гаргаж байгаа тодорхой хуулиудыг хүний эрхийн үндэсний комиссаас ер нь хүний эрхтэй холбоотой асуудлуудыг дээр баян мониторинг хийж ажилладаг. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комисс бол жилдээ 1400 орчим гомдол мэдээллийг шалгаж шийдвэрлэж байна. Анх байгуулагдсан цагаас эхлээд бол одоо хамгийн өндөр одоо тоо статистик тай байдаг хэд хэдэн асуудлууд байдаг. За энэ нь бол хүнлэг бус хэрцгий харьцаа хэрэгээ шударгаар шүүлэх эрхийн асуудал. За тэгээд халдшгүй чөлөөтэй байх хэрэгтэй асуудал дур зоргоороо одоо үүдийн ихэвчлэн эрүүгийн хэргийн шийдвэрлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлууд бол байнга тогтвортой өнгөрсөн 25 жилийн туршид гомдол мэдээллийн тоо одоо анх бол комисс байгуулагдаад 130 орчим гомдлыг хүлээж авчралгах шийдвэрлэдэг байсан бол одоо 1400 гэхээр яг жингээ дагаад бол тогтвортой өсдөг ийм асуудлууд. За сүүлийн жилүүдэд бол хөдөлмөрийн харилцаатай холбоотой хөдөлмөрийн харилцааны дарамт хүчирхийлэл бэлгийн дарамттай холбоотой гомдол мэдээлэл бол хүний эрхийн үндэсний комиссд маш их ирж байна. Харьцангуй ковидын жилүүдээс хойш бол улс төрийн эрхчлөөтэй холбоотой гомдол мэдээллүүд тайван хурамчуулах эрхчлөө хязгаарласан хэвлэлийн эрхчлөө ялангуяа төрийн байгууллага мэдээлэл өгөхгүй байна. Иргэдэд нээлттэй байх мэдээллийг нийтийн эрх шиг мэдээллийг өгөхгүй байна гэдэг гомдол мэдээллийг бол хүний эрхийн үндэсний комиссд хэрэх болсон. За хүний эрхийн үндэсний комисс улсын хурлаас баталж байгаа хууль тогтоомжид хүний эрхийн дүн шинжилгээ хийдэг. За сая хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт орж хүний эрхийн үндэсний комиссд бол одоо хууль тогтоомжийн төслийг эргүүлж хүний эрхийн талаас нь дүгнэлт гаргуулах юм эрх зүйн зохицуулттай болсон. За мэдээж энэ одоо саяхан сүүлд гарч ирсэн. Тэгсэн. Хизээ өвчин төгөлдөр болсон бай. 23 сарын өмнө өвчин төгөлдөр болсон уу. Гэхдээ энээс үл шалтгаалж ялангуяа маш чухал тогтолцооны шинжтэй эсвэл ноцтой үр дагавар гаргаж болзошгүй эрх зүйн зохицуултын талаар бол хүний эрхийн үндэсний комисс байнга за тухайн одоо хуулийг баталж авах мөчт нь аль эсвэл хүний эрхчлөөний төлөв байдлын илтгэл гэдэг бол хүний эрхийн үндэсний комиссийн бодлогын маш чухал хэрэгсэл байдаг. Хүний эрхчлөөний төлөв байдлын илтгэлээр дамжуулж наривчилсан дүн шинжилгээнүүдийг улсын их хурл болоод олон нийтэд одоо илтгэж тайлбарлаж таниулж ирсэн. За баярлалаа бид Монгол хүний эрхийн нөхцөл байдлын талаар студид хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Наран Туяатай ярилцлаа.